Бахангай дүүргийн аж ахуй нэгж байгууллагуудын дунд зохион байгуулж буй Бахангай лиг 2025 тэмцээний нийлэлт боллоо. Энэхүү тэмцээн нь түншлэл үйлчилгээний соёлыг дэвшлүүлэх жил, зорилттой жилийн хүрээнд хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, бие бэлтрийг хөгжүүлэх, чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, волейболын спортыг дүүрэгтэй хөгжүүлэх зорилготой юм. Тусгаар тогтнол 3333 хөтөлбөр 9 дахь удаагийн өдөрлөг боллоо. Монгол Улсын хөдөлмөрийн баатар ардын уран зохиолч Дэндвийн Пүрэв Доржийн тусгаар тогтнолшилгийг Бахангай дүүргийн төв талбайд нийт 104 сурагчид уншиж зөнгөллөө. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бос чуулган болж өндөрлөлөө. Ерөнхий боловсролын сургуулийн хөгжөөн дэмжигчдийн аврах шалгаруулах тэмцээн боллоо. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Алтан ганц содонд Дагдан агсны нэрэмжит математикийн олимпиад 2025 бүсийн олимпиад зохион байгуулагдлаа. Уран хөдөлгөөнд гимнастикийн 2025 оны аврах шалгаруулах тэмцээн боллоо. Олон улсын тэквондогийн Монголын холбооны 30 дахь удаагийн улсын аврах шалгаруулах тэмцээнд Бахангай дүүргээ төлөөлөн оролцсон Алтан шонхор клубын тамирчид ганцэг дүүрэн ирлээ. Энэ оны 10 дугаар сард дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг Бахангай дүүргийн 91 дугаар сургуулийн сурагч цагаад авч Монгол улсаа төлөөлөн дэлхийн дэвжээний хүч зорихоор болсон юм а.